Хот мөндөр сувагт тавтай морил би бол хөтлөгчийн хот. Хуульч Агима хэргийн товч нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүргэх гэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгийн хот мөндөр хажуугаар хүрч байна. Өнөөдрийн дугаарыг Монголдоо илүү Skytel компани болон Future of Lifestyle Tokyo Application event гэж байна. За өдрийн даги. Өдрийн дөргий. За өнөөдрийн дугаараар хоёлаа. За Аги маань бүгд 8 дахь хятад ард улсад докторийн зэрэгээ хамгаалах гэж явсан учраас бит хоёр ингэж алсын зайнаас нэвтрүүлгээ хамтран хөтлөх болно. За өнөөдөр юу ярина гинэ? Хоёлаа Elon Musk-ийн Tesla компани талаар ярих гэж байгаа. Өмнөх хэргийн товч нэвтрүүлгийн олон дугаар дээр Elon Musk-ийн тухай бол ярьсан. 2 дугаар дээр ярьсан санагдаж байна. За өнөөдөр бол яг Tesla компанитай холбоотой хэрэг маргаануудын талаар ярихаар бэлдсэн байна. За Elon Musk-ийн үүсгэн байгуулсан энэ Tesla гэдэг олон хэрэг юм байна тий. Олон хэрэг ярих юм байгаа. Компани эргэн тойронд босон ер нь бол ийм айл болох сонирхолтой тэгээд одоо сэрэмжлүүлэх үс гэж болох үс хэргийг нь ярих гэдэг юм л та. За Tesla компани бол цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийг өөрчилж байгаа гэж хэлж болно. Гэхдээ энэ бүхний ард маш их хил ам маргаан шүүхийн одоо шийдвэрүүд за тэгээд хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудлууд байдгийн байна. Өөрөөр хэлбэл одоо эдгээр хэрэгүүд бидэнд одоо технологийн хөгжил ямар үнээр ирдэг вэ гэдгийг сануулах болов гэж бодож байна. За эхлээд хоёлаа Tesla компани танилцуулгыг товч ярьж өгье. Elon Musk компани 2003 онд үүсгэн байгуулсан байдаг. За энэ компани өнөөдөр цахилгаан автомашин, нарны эрчим хүч, за батарей үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан юм giant гигант компани болсон байна. 2025 оны 10 сарын байдлаар Tesla компани зах зээлийн үнэлгээ 1.3 триллион доллароос давчсан үнэлгээтэй компани байна. За гэхдээ энэ компани ард асар их шүүхийн хэрэг маргаан, хэрүүл урвал, хил ам нуугдчихэд юм байна гэж түрүүнд хийсэ. За зарим мэдээллийн сайтууд, шүүхийн зарим нэг аль биесны мэдээллүүдээс харах юм бол Tesla компани ойролцоогоор 1750 гаруй шүүхийн хэрэг маргаанд холбогдсон байгаа юм байна. За үүний ихэнх нь Elon Musk-ийн өөрийнх нь гаргасан шийдвэр за Twitter дээр янз бүрийн хурц мэдээлэл хийдэг те. За үүнтэй холбоотой мэдээллүүд нь за компани ялангуяа нэг цахилгаан автомашиных нь аюулгүй байдалтай холбоотой шүүхийн маргаанууд байдаг юм байна. За жишээлбэл бас 2023 оны одоо хятад дахь дата мэдээллээс авч үзэх юм бол зөвхөн хятадд гэхэд 200 гаруй шүүхийн маргаан явж байгаа юм байна. 2023 оны датагаар тэгэхээр асар их шүүхийн хэрүүл урвалд оролцдог байх нь байна. Одоо хичнээн хуульч нар ардталт нь ажиллаж идэг болтоо гэж бодож илаа. За хамгийн ихний хэрэг бол Elon Musk-ийн 56 тэрбум долларын цалингийн хэрэг маргаан байна. Энэ 56 тэрбум долларын цалин гэхэр чи ямар төсөөлөл төрж байна? Одоо ажилчдын цалин юм уу юу юм бэ? Ажилчдын цалингаа тавьж нэг л хүний цалин. Банкнаас зээл аваад тавьчихгүй. Elon Musk өөрийнх нь цалин юм уу те? Өөрийнх нь цалин. Энэ бол Tesla-гийн түүхэнд гарсан хамгийн том маргаануудын нэг байдаг юм байна. За 2018 онд Tesla компанийн одоо бодлогын зөвлөл төлөөлөл удирдах зөвлөл гэж одоо манайхаар явдаг шүү дээ тийм. Энэ захирлуудын зөвлөл гэж одоо яг орчуулагдах юм бол тэгж орчуулагдаж байгаа. Энэ захирлуудын зөвлөл нь Elon Musk-д 56 тэрбум долларын үнэлгээтэй цалингийн багц олгохоор шийдсэн юм байна. Шийдсэн. За энэ бол ерөөсөө юм түүхэнд байгаагүй өндөр цалингийн багц. Энэ одоо гэхдээ энэ Elon Musk-д ийм өндөр цалингийн багц олгохоор шийдвэрлсэнийг компани хувьцаа эзэмшигч Ричард Торнета эсэргүүцээд 2018 оны 6 сард Delaware мужийн шүүхэд нэхэмжлэл гаргаад энэ шийдвэрийг хүчингүй болгуулахыг шаардсан байдаг юм байна. Яг тэгэхээр одоо энэ Elon Musk-ийн энэ хүсэж байгаа энэ цалин бол бүр хэтэрхий өндөр байгаа нь компани хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж гинэ гэж
үзсэн байт юм байна л да. За тэгээд энэ шүүхийн шийдвэрийг 2024 оны 1 сард шүүгч одоо Кэтлин Маккормик гэж хүн шийдсэн байт юм байна л да. Энэ шүүхийн шийдвэр нь ил болсноор олон нийтэд энэ мэдээлэл нь бүрэн дэлгэгдсэн байна. За шүүгч энэ шүүхийн шийдвэр дээрээ дүгнэхдээ энэ бол бүр ингээд төсөөлхийн аргагүй өндөр дүн байна. Хувьцаа эзэмшигчдэд бол үнэхээр шудраг бус шийдвэр болсон байна гэж дүгнж шийдсэн байт юм байна. За яагаад энэ дүгнэлтийг хийсэн бэ? Elon Musk өөрөө одоо бол энэ Tesla компанийхаа гүйцэтгэх захирлаар ажилладаг. За яг энэ цалингийн багц центр гэдэг асуудал яригдахаас өмнө өөрөө энэ захирлуудын зөвлөлийнхөө даргыг хийжсэн байдаг. За тэгээд 2017 оны 4 сард захирлуудын зөвлөлийн дарга заргадаа одоо өөрөө холбогдоод энэ хүү цалингийнхаа саналыг тавьсан байт юм байна. Энэ санал нь ямар одоо байдлаар олгогдох санал вэ гэхээр нийтдээ бол ийм 12 үе шатлалтай. За компанийн зах зээлийн үнэлгээг 50 тэрбум доллараар өсгөх нэмэгдүүлэх бүрт 1% хувьцааг Elon Musk-д өгнө гэсэн ийм одоо шатлалтай гэсэн үг. Нөхцөлтэй гэх юм уу? Ийм нөхцөлтэй. За тэгээд энэ нь бол эцэстээ ер нь бол Elon Musk-ийн хувьцааны хувийг нь 10-аас 15%-аар нэмэгдүүлэх ийм одоо зорилготой цалингийн санал юм байна л да. За өөрөөр хэлбэл одоо нийт компанийн үнэлгээг 600 тэрбум доллар хүртэл өсгөх ийм зорилготой чиглэлтэй гэсэн үг. За тэгээд Elon Musk-ийн энэ саналыг нь компани удирдлагууд тэ бодлогын захирлуудын зөвлөл нь бол огт өөрчлөхгүйгээр яг тэр чигээр нь баталсан байт юм байна. За шүүгч энийг ингээд дүгнэж шийдэхдээ энэ бол Elon Musk өөрөө өөртөө хийсэн хилцээр байна. Ер нь бол компани засаглал дээр ингэх ёстой шүү дээ. Компани гүйцэтгэх захирал чинь өөрөө төлөөлөн удирдах зөвлөлтөөгөө гүйцэтгэх удирдлагын гэрээгээ байгуулдаг. За өөрийнхөө үйл ажиллагааны тайлан, явц, зөвшөөрлийг энэ төлөөлөн удирдах зөвлөлөөсөө авдаг. Өөрөөр хэлбэл төлөөлөн удирдах зөвлөлдөө хянагдаж, захирагдаж явдаг гэсэн. За яг энэ тохиолдолд бол Elon Musk өөрийн цалингийн багцаа төлөөлөн удирдах зөвлөлтөөгөө тохиролцоод хилцээр хийцэн биш үү те. Үүнийг шүүгч дүгнэхдээ өөрөө өөртөө хийчихсэн байна гэж дүгнсэн байдаг юм байна. Яагаад ингэж дүгнэж ийн гэхээр шүүхийн баримтаас нь харах юм бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нь үндсэндээ одоо хин байна гэхээр Elon Musk-ийн ах Kimball Musk. За тэгээд Antonio Gracias гэдэг эдгээр энэ хүмүүс бол ерөөсөө Elon Musk-ийн хамгийн дотны хүмүүс, бизнесийн хамтрагч нар, гэр бүлийн найзууд, хамаатан садан ерөөсөө ийм хүмүүс. Тэгээ энэ хүмүүс чинь ингээд хамтдаа 20 гаруй жил ажилтсан, гэр бүлээрээ найзалж нөхөрлөжсөн бүр ингээд бие биендээ ийм хараат хүмүүс ихгүй юу. За тэгээд шүүхээс юу гэж үзэж байна гэхээр компанийн захирлуудын зөвлөлийн гишүүд нь Elon Musk-ийн супер одынхын статусаас бол ягд хараат байж чадаагүй байна. За тэгээд одоо энэ бол ингэж хараат бус шийдвэр байгаагүй гэж дүгнсэн байт юм байна. За тэгээд бас нэг асуудал нь бол компанийн дотоод санхүүгийн төсөөлөл дээр нь дээр дурдсан зорилго буюу одоо энэ компанийн үнэлгээг 600 тэрбум долларт өсгөх энэ зорилго бол биелэх магадлал нь бүр 70-аас дээш хувь тодорхой байсан гэж байгаа байхгүй юу? Төсөөлөл нь бол угаасаа энэ өсгөн тодорхой байсан гэсэн үг. Энийг юм чаленж үүсгээл эргэлзээтэй юм ерөөсөй байгаагүй шахав гэсэн үг байхгүй юу? За тэгээд энэ ингээд тодорхой өсгөн тодорхой гэдэг энэ үйл баримтыг хувьцаа эзэмшигч нарт мэдээллийг нь өгөөгүй. За энэ бүх үйл баримт нөхцөл байдлаас шалтгаалаад шүүгч бол энэ шудраг бус шийдвэр болсон байна гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл компани ингээд өөрийнхөө бизнесийн жамаараа үйл ажиллагаагаа явуулахад угаасаа л өсгөн тодорхой хувьцаа нь тий компани үнэлгээ нь өсгөн тодорхой. Ийм юм дээр Elon Musk ингээд үнэлгээ 50 тэрбум тотомд 1% хувьцаа авна гэдэг ийм тохиролцоо батлуулчихсан байгаа байхгүй юу? За тэгээд цалингийн үнэлгээ гэж одоо энэ нөгөө 56 тэрбум долларын гэдэг байгаа. Энэ нь болохоор ингэж шүүхийн баримтан дээр нэг юм сонирхолтой юм дурддагдсан байсан. Монте Карло симуляц гэж нэг юм
одоо эдийн засгчид мэддэг баг. Эдийн засгийн тийм тооцоо хийж үнэлгээ гаргадаг нэг юм арга байдаг. Үндсэндээ ямар арга вэ гэхээр ингээд байж болох бүх эрсдлүүдийг тооцоод тийм ээ одоо ингээд гаргаж ирдэг үнэлгээг тогтоодог нэг юм эдийн засгийн арга байгаа байхгүй. За энэ Монте Карлогийн симуляцаар 2.6 тэрбум долларын үнэлгээтэй гэж одоо цалингийн ойролцоогоор дунджаар ингэж тооцож исэн байна л та. Гэхдээ ер нь бол ингээд бодит өсөлтөөр 55.8 тэрбум хүртэл бол өсөх юм байна цалин гэж ингэж гаргаж ирээд энэ 56 тэрбум долларын цалин гэж энэ маргааныг нэрлээд байгаа юм байна. За тэгээд одоо өөрөөр хэлбэл нэг компани хувьцаа гэдэг чинь өөрөө бас үнэлгээтэй. Тэгээд дагаад өсөж идэг. Үнэлгээ нь өсөөд л компани үнэлгээ ингээ компани сайн явах тусам нэг хувьцааны үн өсөөд л. Тэгэхээр энэтэй уялдаатаагаар цалингийнхаа тэр нэмэгдлийг хувьцаагаар авчиж байгаа учраас мань хүний авах цалинг бол ингэж тооцоод байгаа байхгүй. За энэ Elon Musk-ийн хүссэн цалингийн багц нь одоо энэ шүүхийн маргаан дээр ингэж дурддсан байгаа. Бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудын CEO-гийн цалинтай харьцуулах юм бол 250 дахин их. 2-3 дахин биш те 250 дахин их гэж дурддсан байна. Тэгээ энэ хэргийн шүүх ингэж харахаар нэг манад бизнесмэнэд биш энэ улс төрийнхний хийдэг зарим нэг лоертэй их төстэй сонсогдоод байна л та. Угаасаа тодорхой юм дээрчих юм уу? Хийгдсэн гэрэн дээрчих юм уу те? Тий. Ийм юм болж те. Тэгээд энэ шүүх хурал нь 2022 оны 11 сард болоод 24 оны 1 сард шийдвэрээ гаргасан байдаг юм байна. Мэдээж хариу нь бол ойлгомжтой те түрүүнд би хэлчихсэн. За яг энэ шүүхийн шийдвэр гарсны дараа Elon Musk Twitter дээрээ гарч ирээд одоогийн X болсон ба тийм. Delaware компани битгий байгуул гэж эсэргүүцээд бичсэн байдаг. За тэгээд энэнийхээ дагуу бол компанийхаа бүртгэлийг энэ Delaware-ээс шилжүүлэх энэ төр шийдвэр гаргасан байдаг. Манай хүн бас их л эмоцтой хүн шүү дээ, тий. Тэгээд энэ шүүхийн шийдвэр гарснаас хойш энэ чинь 24 оны 1 сар шүүхийн шийдвэр гарчлаа шүү дээ. 24 оны 6 сард нь энэ компанийн төлөөлөл удирдах зөвлөлийн хурланд дахиж хуралдаад дахиад энэ саналыг дахиад яг хэвээр нь баталсан. Дахиад компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан. За энэ хувьцаа эзэмшигчдийн хурлаар ч гэсэн бас дахиад яг энэ саналыг хэвээр баталсан байгаа. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэдийгээр энэ асуудлыг шийдсэн ч гэсэн шүүхээс дахиад хүчингүй болгосон байдаг юм. За энэтэй холбоотойгоор дахиад энэ маргаан дуусалгүй үргэлжилж байгаа. Тэгээ эндээс одоо юу сануулж байна гэхээр энэ том компаниудын удирдлагууд энэ өөрсдийнхөө эрх ашгийг хамгийн түрүүнд хэд дээгүүр тавиад жижиг хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг үл тоомсоролдог нэг юм том жишээг яг энэ дээр харж байгаа байхгүй. Энэ бол ганцхан дэлхийд даяар яригдсан Tesla компани болохоос биш, яг энэ технологи манай Монголд ч гэсэн байна байсаар байгаа. Тэгэхээр компани хувьцаа эзэмшигч нар одоо энэ тал дээр бас их анхаарч оролцож явж ивэл их зүгээр. Ялангуяа одоо манайд хувьцаат компаниуд их байгаа шүү дээ, тийм. За тэгээд хувьцаа эзэмшигчтэй хурал зарлахаар та юу н очтгоо нэг юм компани хувьцаа авчлаа л да, тийм үү. Одоо юу гэдэг public олон компаниуд байгаа шүү дээ, нэртэй. За энэ компаниудын хувьцаа эзэмшигчтэй хурал зарлахад нь та очтгоо. Таны эрх ашиг тэнд одоо юу н юу болж байгааг та юу н мэддэггүй, тийм. Яг ийм байдлыг л энэ дээр том жишээ болгож харуулсан гэсэн. Өөрөөр хэлбэл энэ компаниг яг гүйцэтгэх удирдлага, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа нөхдүүд хэрхэн хяналтгүй байж болох вэ гэдгийг харуулж байна. Юу яа, ивент тэтгэгчид танилцуулаад тэгээ цаашаа үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань Монголдо илүү одоо урайтай Skytel компани ивент тэтгэж байна. За Skytel компани дараа төлбөрт үйлчлэгээндээ шинжилэлт хийсэн юм байна. За ингэснээрээ илүү хурдтай, илүү хэрэглээтэй, илүү үн цэнтэй, за илүү датаг танд санал болгож байгаа. За дараа үеийн мобайл интернет сүлжээний хурд чанарыг бодитойгоор мэдрүүлэхийн тулд дараа төлбөрт дата хэрэглээг гигабайт буюу гигабайт алхамтай болгон шинжилж байгаа юм. Хөөх юу вэ энэ чинь? Мегабайт байсан ч гигабайт болгоо хийсэн биш үү, тий?
За одоо та илүү их дата хэрэглээд илүү бага төлөх ийм боломжтой болж байгаа. За хамгийн чухал нь задгаад дататай тарифын шинжилэл нь өмнө мегабайт хэмжигдэхүүнээр тооцогддог байсан бол одоо гигабайт хэмжигдэхүүнээр тооцогдож байгаа. За нэг цагийн кино үзэхэд 6,000 төгрөг зарцуулдаг байсан бол одоо ердөө 2,000 төгрөг зарцуулж байгаа юм байна. За хэрэглээ нь 3 дахин их, 3 дахин бага одоо үнэтэй болж байгаа юм байна. За таны багцад дагалдах дата дууссан ч та нэмэлт дата багц авах шаардлагагүй. Санаа зовхгүйгээр илүү хэрэглэх ийм боломжтой. Та Монголдо үйлчлэгээний багцуудаас өөрийн хэрэглээндээ тааруулан сонгож илүү ихийг мэдрэх боломжтой юм байна. За энэ бүр үнэхээр гоё юм байна. Юу вэ энэ? Тийм ээ тий. Гигабайтаар хэмжигддэг болчихно гэдэг чинь нэрээ манай хурд нэр үнэхээр сайжирсан байх шүү Skype-ийнх тийм ээ. Тэгээд эн чинь хурд нь илүү болсон хэрнээ үнэнд одоо хямдарч байгаа гэдэг чинь бас гоё юм байна. 6,000 байсан юм чи одоо 3 дахин хямдраад 2,000-аар л одоо юу яах юм бэ? Нэг кино үзэх юм боломжтой болж байгаа юм байна. Хурд бол үнэхээр чухал байна. Ялангуяа чивдэр одоо энэ ярьж байгаа нөхцөлд ч гэсэн тий. Наан цаана харин тий. Секундын наан цаана болчоор л юм утга болчиход байна шүү дээ. Харин тий харилцаж жоохон одоо төвөгтэй болж байгаа шүү дээ тий. Тэгвэл одоо хоёлаа Skype-ийн дугаар аваад ярьчих юм бол гигабайтаар гэдэг чинь маш хурдтайгаар ярих ийм боломжтой болж байгаа. Тийм байна. За дэлгэрэнгүй мэдээллийг Skype цэгийн болон Facebook-ийн Skype Official гэдэг пэйжээр авах боломжтой. За мөн 9111 1952 дугаар утсаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За баярлалаа. За баярлалаа. Хамтран ажиллагчдаа. За тэгээд энэ Tesla компанитай холбоотой маргаанууд нэг юм бол үнэхээр олон байгаад байгаамаа. Бас нэг юм хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн гэх юм мэдээлэл Elon Musk-ийн X дээр тавьсан постноос болоод үүсчихсэн юм байлээ. 18 оны 8 сарын 7-нд яасан гэхээр Elon Musk нөгөө Twitter дээрээ I am considering taking Tesla private at $420 funding secured гэд бичсэн тийм пост нийтлсэн. За энэ жиргээ нь одоо юу гэж байгаа гэхээр энэ Tesla компанийн хувьцааг нь хувьчилж авах тухай байсан. Тэгээд энэ санхүүжилт нь funding secured буюу одоо ингээд санхүүжилт бол ингээд баталгаатай болчихсон гэсэн агуулгатай ийм пост хийсэн. За тэгээд яг энэ постныхын дараа Tesla-гийн хувьцааны үн бүр огцон өсөөд зах зээл дээр өмөндөгдсөн. Tesla-гийн хувьцаа нь 11% өсөөд за $387 хүрсэн болов ш. Ингээд дараа нь гураад энэ жиргэний бүр өмнөх үнэлгээнээс ч бүр доошоо унсан гинэ. За энэ бол ингээд нэг постноос болоод ингээд компанийн хувьцаа нь ингээд бүр савлаа авчиж байгаа байхгүй юу. За үүнээс болж нэг юм маргаан үүсчихсэн байгаа юм байна. Яаж байгаа юм гэхээр одоо энэ хувьцааны үнэнд ийм пост хийх маягаар ийм хиймэл савлгаа үүсчихэж байгаа байхгүй юу. Ямар ч нэг юм бодит ийм босон үйл явдал юм уу юм байхгүй тий. Зүгээр л нэг пост хийсэн байгаа даа. За тэг яг энэ постныхоо дараагаар нь Elon Musk дахиад нэг нэмэлт нэг юм жиргээ хийсэн. За энэ ямар агуулгатай байсан гэхээр ингээд за ер нь бол энэ өөрийнх нь энэ одоо компани хувьцааг хувьчлах тухай шийдвэр нь хөрөнгө оруулагчийн дэмжлэгээр бол баталгаажсан байгаа. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийн санал буюу шийдвэрээс хамаарна гэсэн агуулгатай ийм нэмэлт постыг хийсэн. За үүнийг нь 2018 оны 9 сарын 27-нд Америкийн нэгдсэн улсын үнцаас биржийн комисс гэж бол байдаг. Манайхаар бол нөгөө санхүүгийн зохицуулахаар энэ банк одоо газраас Elon Musk-ыг үнцаасны залилангийн эргээр шүүхэд өгсөн байна. Юу гэж одоо гомдолтод дурдсан байна вэ гэхээр энэ 8 сарын 7-нд Tesla-г хувьчлах тухай худлаа мэдээлэл тарааж төөрөгдүүлсэн мэдээлэл хийсэн. Хувьцааны үнэнд зохиомлоор нөлөөлсөн гэдэг энэ асуудлаар буруутгасан байгаа юм. За тэгэд энэ яг маргааны энэ бүр айхтар деталь руу илүү ихээр ороод яах вэ? Ямар ч гэсэн энэ хэрэг маргаан буюу Twitter дээрх постноосоо болоод Elon Musk болон Tesla компани тус бүр 20 сая $20 торгуул төлөхөөр болсон байна. За Elon Musk тузын даргынхаа албан тушаалаас огцорсон. Гэхдээ гүйцэтгэх захирлаараа бол үлдсэн шүү дээ тий. За тэгээд Elon Musk ямар нэгэн тийм компанитай холбоотой жиргээ пост хийх тохиолдолд заавал урьдчилан хуульчдаар хянуулж байх юм үүрэгтэй болсон байгаа. Өөрөөр хэлбэл одоо ямар нэгэн тийм юм ааш юм.
Энэ үнийг ч одоо хянахад одоо сая хэцүү юм шиг байгаа маа тий ер нь бол. Тэгээ бас болж бүтгүй юмнууд хэрэглээд идэг бас тэгцэн үедээ бичсэн ч байж магадгүй натах чи. Тэр яг энэ дээр бол яг хувийн сошиал орчин бол ер нь хүний бас хувийн орон зай гэж үзэж болох үстэй. Өөрийнхөө үзэл бодол ямар нэгэн үйл баримтын талаар үзэл бодлоо илэрхийлж болно. Хүмүүстэй санал солилцож мэтгэлцэж болно. За гэхдээ яг энэ тохиолдолд бол Elon Musk яг энэ Tesla гэдэг компани хувь зээг яриад байгаа байхгүй. Энэ компанийг одоо ганц Elon Musk биш өчнөө олон хувьцаа эзэмшигч нар байхад энэ компани өмнөөс ийм шийдвэрүүд гарсан мэтэр эсвэл ингэх гэж яриад байгаа нь компани хувьцааны үнд нөлөөлөд тэрийгэ дагаад энэ компани хувьцаа эзэмшигч нарын үнэлгээ буюу хөрөнгөнд нь нөлөөлөд байгаа учраас ийм шүүхийн шийдвэр гарсан байгаа. Гэхдээ Elon Musk 2019 онд дахиад нэг юм одоо пост хийгээд дахиад энэ нөгөө шүүхийн шийдвэрийг зөрчсөн гэдэг асуудалд орж исэн. Энэ ямар учиртай гэхээр Tesla компани энэ жил 500 мянган автомашин үйлдвэрлэнэ гэдэг юм пост хийсэн. За энэ дахиад л одоо яг бодит байдалтай нийцээгүй байсан эдэргээд одоо яг компани бодит capacity гэж юм байна шүү дээ тийм. Энэтэй нийцээгүй гэх мэтэр энэ одоо шүүхийн өмнөх шийдвэрийг зөрчсөн гэл дахиад хэллам хэрүүл маргаан үүсээ. За Elon Musk бол энэ ингээ өөрийнх нь постууд нь сошиал дээр тавигдахдаа заавал хуульчдаар хянагдчих ёстой гэдэг энэ шүүхийн шийдвэрийг бол ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй одоо ч хүлээн зөвшөөрдөггүй. Энийг нь бол тий яаж зөвшөөрөх вэ те? Одоо миний үндсэн хуулиар олгогдсон эрхийг маань зөрчиж гинэ гэж үзээд 2024 оны 4 сард Америкийн нэгдсэн улсын дээд шүүхэд хандсан боловч дээд шүүхийн асуудлыг хүлээж авахаас татгалцсан. Энэ үндсэл нь бол яг миний түрүүний хэлсэн асуудал. Энэ бол Elon Musk-ийн хувийн одоо үзэл бодол байх ёсгүй. Энэ чиний яриад байгаа бичээд байгаа юм чинь компани асуудлыг яриад байна. Компани үйл ажиллагааг яриад байна гэсэн учраас одоо дээд шүүх нь хүлээж аваагүй байна. За тэгээд энэ Elon Musk болон Tesla ч хоёулаа 22 сая долларын торгуул хүлээсэн шүү дээ. За үүнийгээ төлөх зорилгоор энэ бүр сан байгуулад 23 оны 8 сард нийтдээ 41.5 сая долларыг хөрөнгө оруулагч хохирогч нартаа тараасан байдгийн байна. Ер нь бол тэгээд сан мөн байгуулад нийтдээ өөрийнх нь буруу шүү дээ. Яг тэр фандинг гэдэг чинь тэр тэндээ байршуулад тэндээс тэр фанд нь одоо ингээд хуваарлтыг нь хийсэн гэсэн үг л дээ. Тэрнээс ч нөгөө хандив татах тэр сан биш. Хуваарлага одоо менежмент компаниас энэ тэр мөнгө гаргах бол хэрэггүй ёсгүй байхгүй юу? Компани бол торгуулаад төлж байгаа. Тий. Ер нь бол тий. Tesla компани тэндээс ингээд төлөх хэрэгтэй байхгүй юу? Компаниас энэ дээр 20 сая долларын хохирол үлээчихэж байгаа байхгүй. Тэгээ 20 сая доллар төлөх хэрэгтэй. За тэр нөгөө 20 сая Elon Musk карманасаа ч юм уу Nokia-саа ч юм уу төлчлөө гэж бодоход компанид дахиад нэг юм одоо үр дагавар дагуулсан байгаад байна. За ер нь бол хоёлаа ингээд компанитай холбоотой хэрэг маргааныг ингээд орхив. Ер нь бол маш их байдгийм байлээ. Одоо Tesla компани нүүрийн хуудас болсон цахилгаан машинтай холбоотой. За тэр дундаа цахилгаан машинуудных нь энэ нэг автопайлот систем гэж тий одоо бүгдээр л мэддэг болсон баг. Автомат жолоодлоготой холбоотой асуудлыг нь хоёлаа ярьж өгье. Энэ Tesla компанийн автопайлот гэдэг энэ систем болол нь шүү дээ тий. Одоо би энэ хэргийг олж уншихаас өмнө хүртэл боддоо одоо ингээд чи жолооныхаа ард ингээд суучин машин чинь ингээ өөрөө ингээ жолоодод яваад байх юм байна. Бүр тийм автомат жолоодлоготой л байх юм байна гэж би тэгж боддог байсан. Чи юу гэж бодож байсан бэ? Ер нь ямар мэдээлэл би ч гэсэн тэгж л боддог байсан шүү дээ. Одоо кинон дээр яадаг үлээ хүмүүс чинь зүгээр хоорондоо ард нь одоо шампань уугаал уртаа жолоочгүй л явж байдаг шүү дээ тий. Яг л тэгж ойлгогдчихсэн тий. За тэгээд машин EIR эсвэл нэг тэр юугээр нь Space Center-ගේ компаниудын хиймэл давал магуултай холбоотой тэгэл бүх саад юмнуудыг нь хиймэл оюун ухаанаар тодорхойлоод зайлаад ингээд тэ бүрийн супер дупер ийм л юм байна гэж би л тэгж бодож исэн. Гэтэл тийм биш юм байна. Тийм биш юм байна. Энэ бол зүгээр л жолоочд туслах шинж чанартай ийм технологи болохоос биш ерөөсөө бүрэн автомат жолоодлого биш юм байна. За тэгээд
одоо нэгэн тийм бүрэн автомат жолоодлого биш учраас ийм одоо жолооч зөвхөн туслах шинж чанартай учраас жолооч хизээч энэ анхаарлаа сулруулж болохгүй, үргэлж анхааралтай байж энэ хөндлөнгөөс оролцох шаардлагатай байдаг юм байна. За тэрнээс нь одоо яг чип тойр шиг ингээд ойлгоцсон хүмүүсээс болоод гэх юм уу, одоо тийм мэдээллийг компаниас өгснөөс болоод ч гэдэг юм уу, маш их осол тэр дундаа хүний амнаас ирсэн олон 10 хэрэгүүд гардгийн байна. За энэ хэрэгтэй холбоотойгоор хамгийн түрүүнд хүмүүс юу гэж шүүмжилдэг вэ гэхээр Tesla компани маркетингийн хэтрүүлгийг одоо шүүмжилдэг. Яг тэгэхээр яг л чи бид нар шиг бүгдээрээ ойлгоцсон байгаа даахгүй дэлхийд дахинд. За тэгээд энэ мэдээллийг Америкийн нэгдсэн улсын замын аюулгүй байдлын үндэсний агентлаг гэж газар, за тэгээ үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл гэж газруудын албан ёсны их сурвалжтай тийм тэндээс гарсан нийтлэлүүд байдгийн байна. За шүүхийн шийдвэрүүд, за тэгээд энэ хэрэгтэй холбоотой мэдээллийн өгчөөс албан ёсны одоо томоохон хэвлэл мэдээллийн их сурвалжуудаас авсан байгаа. За автопайлот буюу энэ автомат жолоодлогын системтэй холбоотой асуудлууд хамгийн анх 2016 оноос эхлээд бүртгэгдэж эхэлсэн байдгийн байна. За түрүүнд дурдсан Америкийн нэгдсэн улсын замын аюулгүй байдлын үндэсний агентлагаас гаргасан мэдээллээр бол 2021 оноос хойш яг энэ автомат жолоодлоготой холбоотой 1200 гаруй осол мэдээллэгдснээс одоо бишээ Tesla компанитай холбоотой 1200 гаруй осол мэдээллэгдснээс 80% нь автомат жолоодлоготой холбоотойгоор осол үүссэн, хүний амнаас ирсэн гэдэг юм мэдээлэл байдгийн байна. За эндээс нь одоо хэрэгүүдээс нь хоёлаа одоо ойлгомжтой болгох үүднээс нь ярьж өгье. 2016 оны 5 сард Joshua Brown гэж одоо залуу иргэн Флорида мужид Tesla-гийн Model S загварын автомашины автомат жолоодлогын горбыг нь ашиглаж байх үеэрээ ачааны машины чиргүүлийг нь тооцоолж чадаагүй. Яг урд нь явж байсан ачааны машины чиргүүлийг нь тооцоолж чадаагүй буюу илрүүлж чадаагүй улмаас энэ осолд ороод жолооч нь газар дээр нь асуурсан юм хэрэг болчихсон юм. Өөрөөр хэлбэл шууд ардаас нь яваад орцсон гэсэн үг байна. Тий. Жолооч бол ингээд бүрэн автомат жолоодлогонд найдаад орчихсон. Гэтэл түрүүний чив тойрын ярьдаг шиг энэ машин чи өөрөө саадаад олж илрүүлээд тойрог гарах хэрэгтэй байсан шүү дээ. Гэтэл урд нь явж исэн машины нэг цагаан өнгийн чиргүүл байсан юм. Тэр цагаан өнгийн чиргүүлийг нь олж илрүүлж детект хийж чадаагүй улмаас шууд очиод мөргсөн. За үүнээс болоод ингээд жолооч нь газар дээр амнаас алдсан байт юм. За яг энэ хэргийн мөрдөн шалгалтаар бол юу гэж дүгнэлт гарсан бэ гэхээр Tesla компани энэ систем болон жолоочийн анхаарал сул байсан гэдэг энэ нөхцөл байдлыг хоёуланг нь буруутгасан шийдвэр гаргасан байт юм байна. Яг тэгэхээр энд нэг наачин сони юм тий. Тэгээ энэ дээр нэг юм одоо яг юу болсон бэ гэхээр ийм л юм болсон юм шиг байгаа. Ачааны машин урд нь бол урд нь биш өөр игнэнд ингээд хажууханд нь явж исэн. За тэгээ огцон игнэ байраа ингээд шилжүүлсэн байгаа. За энэ үед нь машин чигээр явж исэн Tesla-гийн машин арынх нь чиргүүлийг нь юусэн гэж тооцоолоогүй. Тэнгүүш чиргүүл ингээд гуйдаад ороод ирчихэж байгаа байхгүй. Тэгээд одоо энэ осол гарсан. За амь хохирч энэ Brown бол осол болохоос 37 минутын туршид энэ автопайлот систем автомат жолоодлогыг ашиглаж байсан ч гэсэн гарынхаа байрлалыг ерөөсө 25 секундэд нь л тавьсан байна гэж бол тогтоогдсон байд юм байна. Гэхдээ систем 7 удаа сэрэмжлүүлэх дохио өгөөд байсан юм. Ингээд машин хажууд ойрхон яваад байна. Ингээд байна гэдэг том ачааны машин ойртож ирж байгаатай холбоотой 7 удаа сэрэмжлүүлэх дохио өгсөн ч гэсэн жолооч хариу өгөөгүй болох нь тогтоогдсон байт юм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл хэдийгээр машин чинь автомат ч гэсэн жолооч бол хизээч анхаарлаа сулруулж болохгүй. Магадгүй ингээд гараа сул тавьж болох юм шиг байгаа юм тийм ээ. Гэхдээ ерөөсөө тэр замын хөдөлгөөнд оролцож байгаа анхаарлаа огт сулруулж болохгүй байна гэдэг энэ асуудал бол ингээд хамгийн анх энэ хэрэгээр олон нийтэд ил болж хүмүүсийн анхаарлыг татсан байна. За тэгээд энэ осол болсноос хойш Tesla-гийн үйлдвэрлэсэн 25,000 ширхэг Model S загварын
автомашиныг шалгах ажиллагаа эхлүүлсэн байдаг юм байна. За Tesla компани ч гэсэн програм хангамжаа шинжилж сайжруулалт хийнэ гэдгийг бол амласан байдаг юм байна. За дараагийн хэрэг бол автомат жолоодлого бол юу штэ одоо шинэ тутамж штэ одоо дэлхийн нийтээр. Тэгвэл яг иймэрхүү хэрэг гарлаа ч юм уу авто ослоор хүн амьнасаа алдлаа гэлээ. Тэнгүүд улс болгонд нэг тийм нэг өөрсдийн гэсэн онцлогийг агуулсан тийм хуультай болох байх л та. Тийм. Жишээл одоо тийм хуульд автомашины тийм дүрмд заасан ч юм уу дүрмээ шинжилсэн тийм улс гэвэл Америкээс өөр энэ Европын дүрмд байна уу тийм? Яг ер нь бол ингээд одоо англо-саксоны эрх зүйн системтэй улсууд бол нэг улсад нь нэг асуудлыг ингээд тодорхой зохицуулаад шийдчихлээ шүү дээ тийм. Яг тэндээс нь үндсэндээ жишээ аваад бие биендээ дамжуулаад гэх юм уу тухайн зохицуултуудыг нь усдаа хүлээж аваад шингээгээд явцдаг гэсэн. Ер нь дэлхийд дахин ийм зохицуултууд ер нь ижил төстэй байгаад байдгийн учир нь бол энэ заавал одоо Англи улсад яг иймэрхүү төрлийн ослоор хүн өгчиж Англи улс Америктэй адилхан зохицуултыг авахгүй гэсэн. Англид яг ийм ижил төрлийн асуудлыг яаж Америкт зохицуулж ийн тэрийг нь Англи өөрийнхөө улсын дотоодын хууль эрх зүйн тогтоомжтой хүлээж аваад ашиглаад яваад байгаа гэсэн. Тэгээд олон улсын эрх зүйн систем бол ийм нэгдсэн байдлаар ойлгомжтойгоор явна л та. Манай улс ч гэсэндээ хэрвээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмдээ автомат жолоодлоготой холбоотой зохицуултууд оруулж ирэх шаардлага болох юм бол өөр улсуудад яаж энэ асуудлыг зохицуулж байна гэдгийг заавал харгалзаж үзэх нь тодорхой. За тэр маягаар тэгээд хэрвээ зохицуултууд шинжилдэг нэ гэсэн. За уучлаарай. Тэгээ манай улсад автомат жолоодлоготой машин орж ирсэн ч гэсэн манайхан маш та сэрэмжтэй болгоомжтой байх юм шүү. Тий яг үнэ. Одоо яаж барьцгаадаг вүлээ хүмүүс? Замын хөдөлгөөнд яаж оролцохоодаг вүлээ? Ингээд өрүүлээсээ зуурсан мөрчөөд одоо очиод мөрөж байгаа штэ. За тэгээ замын чанар нь ч бас ямар өв тэр замын хажуутлын саад энэ тэрг бол хүүхэд гэж одоо нэг автомат жолоодлох чинь мэдрэнгүүтээ байнга зогсоод байх тийм магадaltaй ч одоо. Бас магадгүй стандарт гэсэн юм бол ер нь байхгүй шүү тэнд. За замын нөгөө нүх нөгөө хонхор чинь саад гээд ингээд зогсоод байвал Улаанбаатарт явхад хэцүүхэн л байх магадaltaй тий. За хоёул ивент итгэжээ танилцуулаад тэгээд үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг Future of Lifestyle Toki application event итгэж байгаа. За Toki-д жолоочд маань он дуустал Toki application-аараа зогсоолын төлбөр төлөх бүрдээ 10% хөнгөлөлт идэх эрх. За мөн дата эрх, топ мотор сүүлчилгээний хөнгөлөлт, power bank түрээслэх хэрэгүүдээ сонгож авах ийм боломжтой болж байгаа. За мөн Petrovis, Sod Монгол, M-Oil, Eco-Oil зэрэг шатхуун түгээх станцуудаар үйлчлүүлэхдээ Toki кредит ашиглаад төлбөрөө зээлээр төлөх ийм боломжтой. За зөв зүйлтэй хэрэгтэй үедээ л ашиглах дижитал зээлийг Toki кредиттэй олгож байгаа юм байна. За энэ Toki кредит гэж ямар үйлчилгээ вэ гэвэл за бүх супермаркетууд болон шатхуун түгээх станц зэрэг Toki Pay нэвтэрсэн 2000 гаруй байгууллагуудад ашиглах дижитал зээл юм байна. За 2000 байгууллага гэдэг чинь баг одоо бүх томоохон юмнууд л бүгдээрээ байж байгаа юм. За бэлэн мөнгө болгон гарах боломжгүй. За харин яагаад гэхээр хэрэглэгчдийн шаардлагагүй зүйлд мөнгө өрөхөөс сэргийлээд одоо хэрэглэгчтэй ернийг усаа хамгаалж яах гэсэн үг л дээ. За зөвхөн хэрэглээндээ одоо хэрэгтэй юмд ашиглах боломжийг одоо бүрдүүлж байгаа. Ийм 100% дижитал зээл юм байна. За Toki машин гэж бас нэг цэс байгаа. За машинтай хэрэглэгчд маань зогсоолын төлбөр, татвар тургуул, даатгал, цахилгаан машин цэнэглэх зэрэг бүх үйлчлэгийг нэг доороос авах боломжтой ийм Toki машин гэдэг ийм цэстэй болж байгаа юм биш үү? Өмнө ч байсан баг л та. За Toki application-ыг бол утасныхаа Play Store, App Store интернетээс татаж аваад бүртгүүлээд тэгээд ашиглах ийм боломжтой байгаа. За баярлалаа. За баярлалаа. За дараагийн нэг хэрэг бол 2018 онд гарсан хэрэг байна. 18 оны 3 сард Wei Lun Huang гэдэг иргэн Калифорни мужид Apple компанийн инженерээр ажилладаг энэ Huang гэж хүн байгаа байхгүй. Энэ хүн Tesla-гийн Model X загварын автомашиныг автомат жолоодлогын горимн дээр ашиглаж байх үеэр нь машин гинт энэ замын хаалт мөргөөд жолооч нь бас газар дээрээ амьдсаа алдсан юм хэрэг гарч ижээ. За энэ хэрэг дээр бол бас л одоо Tesla-гийн энэ автомат жолоодлогын систем болон жолоочийн алдааг буруутгасан шийдвэр гарсан байдаг. За учир нь энэ автомат жолоодлогын системэнд замын тэмдэглэгийг буруу уншаад замын хаалтыг нь илрүүлээгүй. За мөн жолооч нь энэ жолооны ард
явж байхдаа гар утсан дээр тоглоод явж исэн болох нь. За тэгээд дээрэс нь энэ мужи усын замын хаалт нь ингээд гэмтэлтэй байсан. Энэ зэрэг нөхцөл байдлуудаас болоод за тэгээд дээрэс нь машин нь бол өөрөө 71 миль цагийн хурдтай явж исэн гинэ. Тэгээд ерөөсөө огт тооромжлоггүйгээр очиод замын хаалтыг мөргсөн ийм осол байгаа. За үүн дээр дахиад энэ автомат жолоодлогын системд хитрхи найдсан жолоочийг буруутахаас өөр аргагүй л гэж энэ дээр бол харагдчихээн тий. Жолооны ард явж байгахдаа гар утсан дээрээ нэгдүгээр тоглоод явж исэн юм. Магадгүй хэрвээ тоглоогүй байсан бол машины систем замын тэмдэглэгийг уншиж чадаагүй эсвэл буруу уншсан байлаа гэж бодоход торомсолж штэ тий. Амнасаа алдахгүй байх бүрэн ийм боломжтой байжтэй л гэж харагдахаар байгаа юм. За тэгээ энэ бас алсаас тэр хаалтыг харах боломжтой байсан биз дээ. Тий. Утаснаас өөр юм хараагүй гэсэн болж таарад байгаа байхгүй. Бас хараагүй байна. Тий. Тэгээд тэрийг нь нэгдүгээр тэр замын тэмдэг гэж уул нь бол тавьсан байсан юм шиг байгаа. Тэрийг нь Tesla-гийн машин таньж чадаагүй, зогсоогүй, анхааруулах тэмдгийг нь бол харж чадаагүй л гэсэн. За энэ хэрэг дээр Хуаны гэр бол Tesla компанийг бол шүүхэд өгсөн. Гэхдээ энэ хэрэг 2024 оны 4 сард ийм тохиролцоо хийснээр бол дууссан байдаг. Ямар үнийн дүнгээр хэрхэн яаж тохиролцсон бэ гэдг нь олон нийтэд ил болоогүй. За тэгээд 18 оны энэ ослын дараа ослын тайланд нь Tesla компани энэ автомат жолоодлогын системийг маркетинг нь бол ингээд misleading буюу юм төөрөгдүүлсэн байдалтай байна гэдэг энэ шүүмжлэг хамгийн хурцаар гаргаж ирсэн байдаг юм байна. Өөрөөр хэлэх юм бол энэ автомат жолоодлогын бодит чадамжаас нь илүү хэтрүүлж ингэж сурталчилдаг. Энэ нь жолоочийг хяналтаа алдахад, хяналтаас хулруулахад хүргэдэг гэж үзсэн гэсэн. Энэ дээр бол би бас үнэхээр санал нэгж ин үнэхээр тэгж технологи хэдийгээр ингээ хөгжиж байгаа боловч хэд тэрэнд найдаад анхаарлаа сулруулад өөрийнхөө амь насыг ингэж бүр эрсдэлд оруулан машины ард гар утсан дээр тоглоо явж гинэ гэдэг бол ялцчихгүй. Нэг талаасаа маркетингийн алдаа бас байна тий. Тий. Энэ гендэж гондооч байна л та. Гендэж би гондооч би гэдэг л энэ шийдвэрүүд маш олноороо шүүхтэр гарсаар л байгаа юм байна. 19 оноос хойш бол ер нь бол тийм ослууд бол маш олон бүр ихээр нэмэгдсэн гэж байна. Хоёулаа сая 16 18 оны хэрэгүүд ярьлаа шүү дээ. 19 оноос хойш бүр их болсон гинэ. Наад чи одоо ийм ослууд гараад байна гэж ах чинь та Tesla ч юмаа сайжруулмаар энэ хүмүүс ч та анхаарал болгоомжтой баймаар тэгж яхад чинь бүр л ингэж идэх чинь сонирхолтой юм тий. Харин тий. Энэ дээр бас дахиад нэг дараа нь дахиад нэг хэрэг ярина. Энэ дээр магадгүй нэг юм бас асуудал байна уу гэж бодсон. 2022 онд бүр яг энэ ослууд бүр хитрхи ихсэний улмаас ч гэх юм уу Tesla компани эсрэг class action хэрэг Калифорни мужийн шүүхт хүртэл үүсэж исэн юм билээ. Тэгээд Tesla компаниг энэ мужийн худалдааны хуулийг зөрчсөн гэсэн шүүхийн шийдвэр гаргаж исэн билээ. За тэгээ хамгийн сүүлд яг энэ төрлийн ослын шүүхийн маргаан гэх юм бол 2025 оны 8 сарын 1-нд Майамигийн тангарагтны шүүх Tesla-г 2019 онд гарсан нэг ослын хэрэгт одоо энэ осол нь ямар байсан гэхээр автомат жолоодлогын горим дээр явж исэн нэг жолооч энэ жолооны ард сууж байхдаа гар утсаа оролдоод зам дээр ингээ хөндлөн гарч исэн хосуудыг тэр чигээр мөргөөд нэг нь газар дээр нас орж исэн нэг юм хэрэг гарсан юм байна. За энэ хэрэгт бол Tesla компани хэсэгчлэн буруутай гэж үзээд 243 сая долларын нөхөн төлбөр. За үнээс 43 сая нь болохоор compensatory буюу одоо нөхөн төлбөр нөхөн олгоорт өгөх. За 200 сая нь болохоор punitive буюу одоо шийтгэл болгож төлөвлөх шийдвэр гарсан байна хамгийн сүүлийн байдлаар. За энэ жишээ бол энэ Tesla компани автомат жолоодлогын гормынхан системийн талаар маркетинг нь хитрхи төөрөгдүүлсэн байдлаар явж байна гэдэг том жишээ болж өгсөн байна. За яг одоогийн байдлаар бол Tesla компани саяын 8 сарын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй давзалтахаар явж байгаа юм билээ.
За түрүүн чиний асуугаад байсан энэ Tesla компани яг энэтэй холбоотой яг ямар арга хэмжээ авч байгаа юм бэ гэд те. 2024 онд гэхэд энэ 211 осол гарснаас 13 үхэлд хүрсэн, бусдын үхэлд хүргэсэн. За 14 жолооч нь газар дээрээ насварсан. За 49 хүн бол эртэж гэмтсэн гэсэн юм тайлан мэдээлэл байгаа юм байна. За тэгээд Tesla-гийн энэ нэг full self driving гэдэг энэ системийг суулгасан 2.6 машинд шалгалт хийж байгаа юм байна одоогийн байдлаар. За тэгээд Tesla компани 2023 онд 2 сая машина recall хийж буцаж ингэж татаж аваад эргэн таталт хийгээд энэ програм хангамжийн шинжилэлт хийгээд буцаагаад ингэж үйл ажиллагаанд оруулсан боловч 24 онд дахиад буцаагаад recall хийж эхэлсэн гэсэн юм мэдээлэл байгаа юм байна. Яа тэгэхээр одоо хүртэл энэ автомат жолоодлогын систем нь өөр машиныг очиж мөргөх, энэ замын саадыг олж одоо детект хийж чадахгүй байх зэрэг асуудлууд нь байсаар л байгаа юм байна. Магадгүй үйлчлэлийн систем нь техниктэйгээ тохирохгүй ч байж байгаа гэж магадгүй. Тийм, ямар нэгэн асуудал загварын машин дээр шинэ үйлчлэлийн систем тавьчихдаг, нөгөөдг нь тохирж ажилтдаггүй тийм ээ. iPhone утас чиглэлийн болох гэдэг шүү дээ. Тийм. Шинэ үйлчлэлийн систем суулгах чинь хуучин гацаад байдаг тийм ээ. Тийм. Энэ Tesla-гийн машинтай холбоотой одоо бас нэг амар нэг хэрэг ярьж өгье. Ерөөж санджиул би нэг Facebook дээр нэг юм яг энэ хэргийг мэдээ гарсны дараа нэг постлжсэн. Tesla-гийн машины хаалга нь онгоохгүй байсараа дотор нь хүн амьдараа ингээд шатаад насварч исэн хэрэг. За энэ хэрэг бол ерөөсөн нэг биш хэд удаа гарч исэн. Бодхоос ч амар санагдаж байгаа. 2019 оны 2 сарын 24-нд Флорида мужид 48 настай нэг эмч залуу Омар Аван гэдэг нэртэй залуу Tesla-гийн Model S загварын машин жолоодж яваад өндөр хурдтай явсныхаа улмаас ингээд замаасаа гараад мод очиж хүчтэй мөргсөн юм байна. За энэ осол босны дараа машиных нь литиум батарейн шатаж эхэлсэн бөгөөд жолооч машинаасаа гарах гэж оролцсон боловч хаалга нь онгоохгүй байсараад энэ Аван гэж залуу утаанаас нь болоод амьсгал нь богдож нас орсон юм хэрэг байна. Хэргийн газар дээр ингээд осол усны дараахан хэргийн газар дээр цагдаа нар болон энэ галт командынхан эмч нар очсон боловч тэд нар хүртэл гаднаас машиныг нь онгойлгож чадаагүй, хаалга нь ерөөсөө нээгдэхгүйсэн. Энэ Tesla-гийн энэ загварууд машиных нь хаалга нь юм өвөрмөц загвартай, retractable буюу юм далд бариултай. За энэ бариул нь ингээ гимтчгээрээ гаднаасаа ч онгоохгүй, дотор талаасаа ч онгоогдохгүй ийм байдал хүрсэн байгаа хгүй. За тэгээд Ослын дараа гал командынхан энэ машины галыг нь унтраасан ч гэсэн хаалгыг нь онгойлгож чадахгүй. Тэгээд тэр чигээр нь өөр газар руу тээвэрлсэн юм байна. Харамсалтай нь бас яг тэгээд өөр газар руу тээвэрлж явах үед хүртэл машин дотроо шатсан байгаа шүү дээ амар. Тэгээд энэ Аваны гэр бүл Лилиана Аван гэдэг эмэгтэй 2019 оны 10 сард Tesla компанийг шүүхэд өгөөд Tesla компани энэ машиныг бол үхлийн хавх гэж нэрлэж буруутгасан байдгийн байлээ. За шүүхийн баримтад дурдгацсанаар бол энэ Tesla компани энэ машиных нь хаалганых нь систем, батарейны галын эрсдэл зэрэг нь ер нь бол Tesla компанид мэдэгдэж байсан. Урд өмнө энэ асуудал гарч магадгүй гэж мэдчихсэн ч гэсэн ерөөсөө арга хэмжээ аваагүй гэж буруутгагдсан байлээ. Хэдийгээр мэдчихсэн мөртлөө засан сайжруулах юм уу, энэ эрсдлийг нь бууруулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй, шинжилж сайжруулахгүйгээр худалдаанд гаргасан гэдэг ийм мэдээлэл дурдгдсан байлээ. За энэ хэрэг гайхуулах дуртай тэгээд хурдан гарга гартал их л яарсан л баг л та. Магадчгүй. Тэгээд хохирогчдын арга гэрт нь нөхөн төлбөр өгөөд хэргийг дуусгасан, мэдээж хэдэн төгрөгөөр тохиролцсон гэдэг нь их болоогүй. За яг миний саяын ярьсан хэрэг бол энэ Tesla-гийн хаалганы загварын асуудлыг анх удаа олон нийтэд таниулсан хэрэг болсон. Тэгээд дээрэс нь Tesla компани энэ батарейны галын эрсдлийг мэдчихсэн гэдгийг нь олон нийтэд гаргаж ирсэн хэрэг болсон. За ингэснээрээ нийт хэрэглэг Tesla-гийн хэрэглэгч нар айц автсан байж таарна тий.
Гэвч одоо үүнээс хойш араасаа яг ийм машин дотроо амдаараа шатаж барах, нас барах юм тохиолдлууд нэлээд гарсан байна. За сүүлийн үеийн жишээнүүдээс нь ярьж өгөх юм бол 2024 оны 11 сарын 27-нд Калифорни мужид 4 залуу оюутнууд энэ Cybertruck сууж яваад өндөр хурдтайгаар бас мод мөргсөн байна. Осол усны дараа бас л энэ нөгөө нэг батарейн шатаад хаалганы цахилгаан систем нь гэмтээд онгоохгүй байсаар хагаад 3 дотроо шатаж нас орсон. За нэг нь бол зүтгэсээрээ байж цонхыг нь хаглаад азар амьд үлдэж чадсан хэрэг байна. За 25 оны 9 сард Герман улсад Tesla автомашин жолоодож явсан иргэн бас мод мөргөөд жолооч болон 2 хүүхэд нь хаалга нь онгоохгүй байсаргаад машин дотроо шатаж нас орсон байна. Гэрчүүд очиод хаалгыг нээх гэж оролдсон ч гэсэн хаалгыг нээж чадахгүй байсаргаад гал ингээд бүр илүү хурдан тархаад шатсан байна. Хамгийн сүүлд энэ 2025 оны 10 сард Майамид Tesla осолдоод хаалга нь онгоохгүй байсаргаад машин дотроо жолооч нь нас орсон. За 25 оны 2 сард бас Нью-Йоркд ч гэсэн яг хэрэг болсон. За энэ бүх хэрэгүүд дээр энэ Tesla-гийн батарейны галын эрсдэл, энэ хаалганы бариулын систем. За тэгээд хамгийн гол асуудал нь яг ийм үед хаалга нь онгоохгүй байх үед яах ёстой бэ гэдэг нь ерөөсөө тодорхойгүй байна гэдэг шүүмжлэлийг олон нийтэд яг одоо ихээхэн яригдж байна. Яах ёстой юм бэ? Дотроосоо онгоохгүй байна, гаднаасаа онгоохгүй байна. Энэ үед хүний амь насыг аврахын тулд яах ёстой вэ? Цонхон нүдээд балбаад одоо тэр олгон онгоохгүй. Одоо ялангуяа дотор нь ингээд угаартж байгаа хүн болвол их хүч гаргаад цонхыг нь эвдэх бас боломж хэцүү те. Гаднаас нь эвдэх гээд бас онгоохгүй эвдэрэхгүй байх. Яг яах ёстой юм бэ? Ямар арга хэмжээ авах ёстой юм бэ? Зааварчилгаа байх ёстой шүү дээ гэж хүмүүс их үзэж байгаа. Ялангуяа найз сандарсан үед те бас одоо нэг юм ямар арга хэмжээ авах ёстой талаар нэг сургалт ч гэдэг юм уу мэдээлэл өгөх юм огт байгаагүй гэдэг дээр их шүүмжлэл дагуулж ярьж байна. Энэ бол бас энэ Tesla-гийн технологи нь хөгжсөн гэсэн бас аимшигтай тал байгаа үз. Хамгийн энэ түрүүнд л та уг нь аюулгүй байдал шүү дээ тий. Тэрийг л одоо хамгийн түрүүнд хангаж тэрийг одоо төгс болгож ээж л худалдаанд гаргасан л байлгүйтэй гэж бодсон ч тэгэл үгүй л байх юм да тий. Тий. Одоо хамгийн цонх нь хагарч өгдөггүй яадаг цонх байдаг ч. Тий. Одоо хамгийн төгшүүртэй нь одоо ирээдүйд энэ жолоочгүй машинууд түгээмэл болох нь ойлгомжтой тий. Одоо хятадд ч гэсэндээ юм жолоочгүй машиныг ашиглаад эхэлсэн байгаад байна. Тэгэхээр энд бол ингээд бүрэн төгссөн технологи хөгжиж байгаа учраас Монголд мэдээж орж ирэх л байх. Тэгээд жолооч нар ерөөс анхаарлаа сулруулж бас үнэхээр сулруулах бол болоогүй юм биш үү гэдэг дээр сургамж өгөх байхаа гэж бодож байна. Бас энэ хаалган дээр retractable буюу ингээд даалт хэлбэрийн бариултай машинуудын жолооч нар бас мэдээд авчмаар юм шиг байгаа. Тэгээ машинаа сайн судлаад гэх юм уу. Үнэхээр аюул осол болсон үед гаднаасаа дотроосоо онгоохгүй нөгөө хаалга нь бариул ингээд таг гаццсан үед яах ёстой вэ гэдэг талаар instruction юм хүмүүс уншдаг юм уу? Бас мэдээлэлтэй байх ёстой байна да гэж бодсон. За тэгээд энэ хоёулаа нэвтрүүлгийн цаг хэрэг болж байна. Энэ дуусчаад 5-6 минут өнгөрч байна. За тэгвэл хоёулаа ярьж болвол бүгдийг ярьж амжсангүй. Гэхдээ нэг мэдээллийг өгье гэж бодож байна. 2020 оны 20 онд биш 18 онд нэг Мартин Трип гэдэг нэг үйлдвэрийн Tesla компани үйлдвэрийн ажилтан залуу шүгэл үлээсэн нэг юм асуудал олон нийтийн анхаарлыг татжижээ. Юу гэсэн гэхээр Tesla компани үйлдвэрлэлийнхаа 40% хүртэлх түүхийн эдийг хаягдл болгоод ингээд шууд хайцдгаа гэсэн юм мэдээлэл байсан. За тэгээд 7 хоногт 5,000 модель Z машин үйлдвэрлэх зорилгоо ингээд саатж байна энэ гэсэн юм дотоод үйлдвэрлэлтэй холбоотой мэдээллүүд байснаас гадна хамгийн гол нь батарейны нэг модулууд нь алдаатай байгаа гэдгийг Tesla компани бүр анханасаа мэдчихсэн.
шатах эрсдэлтэй эсвэл доголдол үүсэх магадaltaй. Энд чинь бүрэн цахилгаан шүү дээ, тий. Энд чинь батарейгаар явж байгаа. Энэ батарей нь өөрөө доголдолтой гэдгийг мэдсээр байгаа мөртлөө машинуудаа суулгаж байгаа гэдэг энэ асуудлыг гаргаж ирж шүүгүүлүүлсэн асуудал байгаа. Хэрэг байгаа. За Tesla яг энэ 2018 онд энэ залуу гарч ирээд ингэж олон нийтэд мэдээлэл өгсөний дараа энэ Trip гэдэг залууг шүүхэд өгсөн. Ямар үндслээр вэ гэхээр компанийн компьютерийн системийг хакердаад энэ нууц мэдээлэл хулгайлсан байна. За програм бичиж ийм өгөгдөл илгээсэн байна. Өөрөөр хэлбэл бас саботаж буюу одоо эсэргүүцсэн хорлон сүлдгэх ийм үйл ажиллагаа явуулж байна гэдэг үндслээр шүүхэд дуудсан. За хариуд нь энэ шүүгүүлүүлэгч залуу Tesla компаниг defamation буюу одоо гүтгэлэг, wrongful termination буюу ажлаас буруу халсан, за тэгээ stalking and harassment мөрдсөн, дарамтлсан гэдэг үндслээр бас шүүхэд өгсөн байдаг. За энэ хэрэг талуудын хооронд эвлэрэн хилцэж тохиролцоо хийснээр дууссан байт юм бил. Айл тал нь ерөөсө бурууга хүлээгээгүй. Тэгээ энэ дээр бас жоохон аюултай санагдсан л да. Үнэхээр батарей нь гэмтэлтэй биш. Одоо энэ залуугийн тэг шүглүүлээсэн асуудлууд нь худлаа байсан бол үнийг Tesla няцаах боломжтой байсан. Гэхдээ нэг тэгээгүй байгаа нь жоохон бас болгоомжлол төрүүлж гинүү да гэж энэ хэрэгээс би бодсон. Тийм. За ийм л хэрэгүүдийг хоёлаа өнөөдөр хүргэж амжлаа да. Тэ технологийн хөгжил биднэрт ямар үнээр ирдэг вэ гэдгийг гол мессежийг хүргэхийг зорилоо байлаа. Тэ мэдээж одоо шинэ юм хэрэглэх гоё байлгүй яах вэ? Гэхдээ яг шинэ технологи одоо шинэ тутам хэний ч мэдгүй юм технологиг хэрэглэж байгаа үед одоо хэрэглэх гэж байгаа бол ер нь төгс болсныхын дараа ялангуяа монголчууд бөөнөрөө манайх тэрнийхэн дараа хэрэгэлцгээе. Монголд орж ирээсэй. Техникийн сайхан туршаад тэр алдаа оноогоо дэнслээ тэгээд тэрийгэ засчмасаа тэгээ бэйжийг тэгээ бүр гоёсныхын дараа хэдүүл авч унцгаа. Гэхдээ бас ингээд дэлхийн хөгжлөөс бас хоцорчмооргүй л байна шүү дээ. Уул нь бол тий зүгээр хоцорч байгаад бүр нисэх шинжтэй болчиход байна шүү дээ. Миний бодлоор илүү болгоомжтой байх хэрэгтэй юм болов. Бүрэн автомат жолоодлоготой машин авсан гэд тий хөрцгөлж явжгаад янз бүр асуудалтай. Би бол дуудлын жолооч дуутахгүй амар юм байна гэж бодлоо. Уулна. Тэгээ яг наадам дээр ч бас сонирхолтой л юм те. Дуудлын за ууцсан явж илаа. Дуудлын жолооч дуутахгүйгээр автомат жолоодлоготой явж илаа. Гэтэл машин осол гаргачлаа. Жолооны ард хэм байсан бэ? Жийл байсан байж таах гэдэг шүү дээ. Яг тэр интеллект чинь жолооч эзэж анхаарлаа сулруулж болохгүй. Тэр машинд одоо автомат тэр роботод системд чи жолоогоодлогоо шилжүүлсэн гэж бол үзгүнзэл байхгүй л дээ. Тэгэхээр тий хууль эрх зүйн тэгж тодорхойлох хүртэл чинээ л буруулж таарах. Миний бодлоор тэнгуүтэн Tesla-г шүүхт өгч юм л дээ. Чи бүр автомат жолоодлоготой гэж үздэг гэдэг. Сонирхолтой л дээ. За баярлалаа гээ. За өнөөдрийн дугаарыг маань Монголдоо илүү Skytel компани болон Future of Lifestyle Tokyo application event гэхлээ нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од өндөр сувгаар болон NTV телевиз замун 83.3 107 долгины од өндөр радиогоор хүрлээ. За дараагийн дугаараар уулзъя. За дараагийн дугаар уулзъя. Баяртай. За баяр. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.